хамгийн чухал зүйл нь бол бүгдээрээ нэг community болоод хоорондоо хамтрах, мэдлэг туршлага хуваалцах, хамтын бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах. Тэгээ энэ дотроо миний харж байгаа нь бол орон нутагт бол бас маш их боломжууд байгаа. Тэгээд тэнд бас хязгаарлалтууд их байгаа. Гэхдээ бүгд интернетэд холбогдсон. Тэгвэл бид нарыг нэг улсад амьдарч байгаа юм чинь интернетийн тусламжтайгаар газар зүүн байршлаас үл хамааран энэ боломжуудыг нэгж SME болон дотоодын одоо хөгжлөө нэгтгэх яа гэж юу харж байгаа. Тэгээ одоо л бидний гол харж байгаагаар эхлээд community-д нэгтгэе, хоёрдугаарт стратеги хоорондоо овалцъя, гуравдугаарт маркетинг борлуулалтаа илүү үр ашигтай болгоё, дөрөвдүгürt хөрөнгө оруулалт санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлээ. Тэгээ хамтдаа үр дүнд нь өсөлтөө үзүүлье гэдэг л юм стратеги юу н гаргасан байгаа. Тэгээ манай багийн зүгээс залуучуудыг, залуу бизнес эрхлэгч нарыг илүү юм мэдлэг туршлагатай. Тэгээ анханасаа вижн зорилгоо тавихтаа олон улсын бизнес эрхлэгч нартай өрсөлдөж байгаа. Бид нар юугаар дутуу вэ гэж өрсөлдөөсэй гэж юу н харж байгаа. Тэгээд одоо Монгол нэг бизнесмэнүүд л юу н дутаад те CSGO 3x3-аас эхлээл бидний залуучуудын салбарт аль хэдийн өрсөлдөд эхэлсэн. Тэгвэл бизнесээрээ нэгдэж бид нар яаж олон улсын түвшинд өрсөлдөх вэ гэдэг энэ хариултын суурь нь бизнесээ томруулах community байна гэж харж байгаа.